Эдгээр хотуудад нэгэн цагт сая хүн бужигнаж амьдрал цэцгэлж байсан ба харин одоо хаягдсан балгас болон эвдэрч нуран орхигджээ. Эдгээр хотуудын цаана ямар түүх нуугдж байдаг бол одоо та бүхэнд эзэмгүй болж орхигдсон сүнстэй хот гэж нэрлэгдэх болсон 15 хотын талаар танилцуулах болно. 15. Кяндунчэнг буюу Зүүн Фарис, Хятад. Бүгд найрамдах Хятад ард улсад бусад алдартай хотуудыг дуурайлан хийсэн хотууд хэд байдаг ба эдгээр хотуудын нэг нь бүгд найрамдах Хятад ард улсын зүүн хэсэгт байрлах Парисын жижиг хуулбар хот болох Кяндунчэнг буюу Зүүн Фарис юм. Хот өөрийн гэсэн Champs-Élysées, Нотр-Дам болон 108 м өндөртэй Эйфелийн цамхгийн хуулбарч бий. Мөн Люксембургийн цэцэрлэгт хүрээлэнгийн хуулбарч байдаг гэн. Уг цэцэрлэгт хүрээлэн Францын хоолны соёлыг түгээх гол төв болно гэж бодсон боловч бүтэлгүй болжээ. Уг хот нь 2007 онд баригдсан бөгөөд 100 мянган хүний багтаамжтай байхаар төлөвлөжээ. Гэвч Зүүн Фарист амьдрах хүн олдсонгүй. Аслагдмал газар байх уг хотод үл хөдлөх хөрөнгө газар маш үнэтэй учраас Зүүн Фарисыг сонирхсонгүй. Одоогийн байдлаар 2000 хүн уг хотод амьдардаг гэн. Мэдээж гадны жуулчид уг хотыг үзэхээс илүүтэй жинхэнэ Францыг үзэхийг илүүд үзэх нь ойлгомжтой юм. 14. Руби, Аризона. Америкийн кинонуудад хуучны барууны хэв маягийг зэрлэг, буудалцсан, өрсөлдөн, аллах, гэмт хэрэг гэх мэтээр дүрсэлдэг ба бидэнд мөн тэр үеийн хот орчинг сайн харуулж өгдөг билээ. Гэхдээ кинон дээр гардаг шиг хуучны барууныг нүдээр үзхийг хүсвэл та Аризонагийн Руби хотод очихд л хангалттай. Руби нь 1870 онд уулуурхай даган хөгжиж байсан хот ба олон хүмүүс ирж зис, цайр, мөнгө, алт мөн бадмарг олборлохоор ирж сууршиж байжээ. 1910 онд уг хотод шуудангийн салбар нээгдэж байсан ба энэ үе нь уг хотыг хамгийн их цэцгэлж байсан үе юм. Энэ үед уг хотод ашигт малтмал олж хөрөнгөчсөн хүмүүс олонтойгоор нэрд гарсан ба сайныг даган сар зүгээс жолноор болсон байдаг. Алт бадмарг зэргээс үүдэлтэйгээр 3 удаагийн аимшигт аллаг гарсан ба мөн өөр хотоос дээрэмчид ирэн хотын иргэдийг дээрэмдэх, түүмэрдэх зэрэг гэмт хэрэг ирсэн хэссэн юм. Эдгээр үе явдлын хэсгийн хэрээр тус хотын иргэд аажмаар мөн явсаар 1940 онд 1200 оршин суугчид хотыг орхин явснаар хот албан ёсоор эзэмгүй болон үлджээ. Гэхдээ иргэдийг явсны дараагаар шинэ эзэд болох олон мянган сарсан багвахаа уурхайд ирж суурьсан ба уг сарсан багвахаануудыг болон хуучин уурхайг үзэхээр олон мянган жуулчид ирдэг гэн. 13. Вьетнам, Австрали. Уг хот нь Австралийн Пилбара бүс дахь Хаммерслийн нурууны Пьер тэмэх газраас зүүн хойд зүгт 1420 км зайд орших хуучин хот бөгөөд бохирдол ихтэй хүн амьдрах боломжгүй хэмээн зарласан хот юм. Бохирдсан газрын хэмжээ 50,000 га бөгөөд дэлхийн өмнөд хагас дахь хамгийн том бохирдсан газар юм. 1930-аад он хүртэл Вьетнамд хөх асбест олборлож эхлэх хүртэл уг бүс нутаг малын бэлчээр байсан бөгөөд 1939 он гэхэд Ямпир хавцалг томоохон уудуурхайн олборлолт эхэлсэн ба дараа нь 1943 онд Вьетнам нэртэй хавцалд олборлолт эхэлжээ. 1947 онд компани хотхон баригдсан бөгөөд 1950-аад он гэхэд Пилбара бүс дахь хамгийн том хот болжээ. 1950-аас 60-аад оны эхээр Вьетнам нь Австралийн цорын ганц хөх асбест нийлүүлэгч байв. Тус газарт асбест олборлож байгаатай холбоотой эрүүл мэндийн асуудал үүссэн тул тус уурхай 1966 онд хаагдсан байна. 2015 онд тус хотод 6 оршин суугч үлдсэн байсан ба 2017 онд 4, 2018 онд 3, 2019 онд 1 оршин суугчтай болжээ. 2006 оны 12 сард Австралийн засгийн газар хотын албан ёсны статусыг цуцлах гэж мэдэгдсэн бол 2007 оны 6 дугаар сард бүс нутгийн хөгжлийн сайд Джон Форд хотын статусыг байхгүй болгосныг зарлав. Албан ёсны газрын зураг болон замын тэмдэглэгээнээс хотын нэрийг хассан бөгөөд бохирдсан бүс рүү чиглэсэн замыг хаах хэрэгтэй хэмээн үзжээ. 2013 оны 4 дугаар сард албан ёсоор тус бүс рүү нэвтрэх эрхийг хязгаарласан гэн. 12. Вороша, Кипр. Уг хот нь өмнө нь маш алдартай жуулчид дэлхийн алдартнуудын очих туфтай хот байсан бөгөөд өдгөө сүнстэй хот гэгдэх болжээ.
1960-аас 1970 онд уг хотын жуулчдын тоо оргилцэгтэй хүрч байв. Цаашид жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байсан учраас олон шин зочид буудал, аялал жуулчлалд зориулсан барилга байгууламжууд баригдаж байв. 1970-аас 1974 онд Варшава хот нэр хүндийнхээ оргилд хүрч дэлхийн хамгийн том алдартнуудын байнга очдог газар болсон байна. Варшава хотын хамгийн сүүлчийн зочид буудал нь оршин суугчдыг хотоо орхин явахаас ердөө 3 хоногийн өмнө нээлттэй хийж байжээ. Уг хотын зарим зочид буудал, цогцлбор газрууд нь хуулийн дагуу 20 орчим орны иргэдийн хувь оруулсан хөрөнгө байдаг гэнэ. 1974 оны 7 сарын 20-нд Туркийн айрам тус улсад болсон улс төрийн эргэлтийн хариуд Кипр рүү довтолж мөн оны 8 дугаар сарын 15-нд туркууд Фамагуса хотыг эзэлжээ. Үүний үр дүнд Кипр улсыг Грек болон Турк улсад хуваан эзэлсэн ба Грекийн Кипр, Туркийн Кипр хэмээх болжээ. Варшава хотод амьдарч байсан грекчүүдийг 24 цагийн дотор зөвхөн авч явах зүйлсээ аван хотыг орхихыг шаардсан бөгөөд тэр цагаас хойш тэдийг хотод буцаж оруулахгүйгээр хориглов. 1990-ад он хүртэл сэтгүүлч дийгч тус газар нэвтрүүлгийг хориглодог байв. Энэ бүх хугацаанд тэнд ямар ч засвар хийгээгүй тул бүх барилгууд аажмаар сүйрч, төмөрн зэвэрч, олон тооны мод, бусад ургамлууд годамжаар дүүрсэн тул байгаль аажмаар өөрийн өнгө төрхөө эргүүлэн олж байна гэж 1974 оноос хойш хамгийн анх удаа уг хотод очсон Шведийн сэтгүүлч Ян Олаф Бенкстон хэлэн сүнстэй хот хэмээх хоч өгчээ. Иргэд дөрвсний дараах нь тус хорооллыг эхлээд Туркийн цэргийнхэн дээрэмдэж, дараа нь үлдсэн орсон суугчид Туркийн цэргийнхний үлдээс бүх зүйлийг авсан байна. 2004 онд Варшаваг грекчүүдэд буцааж өгнө гэсэн боловч энэ нь бүтээгүй юм. Учир нь уг шийдвэрийг Грекийн Кипрчүүдийн 75 орчим хувь нь эсэргүүцэж, Туркийн Кипрчүүдийн 65% нь дэмжсэн байна. Варшава хот одоо хүртэл хаягдсан газар хот хэвээр байгаагийн шалтгаан нь 1984 оны 5 дугаар сард батлагдсан нэгдсэн үндэсний байгууллагын аюулгын зөвлөлийн 550 дугаар тогтоол юм. Энэ тогтоолд Варшава хотын Альчискийг оршин суугчдаас нь өөр бусад хүн эзэмших, хэрэглэх, нэвтрхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж заасан байдаг. 2020 оны 10 дугаар сарын 8-нд Варшава хотын зарим хэсэг маш багаар нээгдэж, дараа сард нь Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус хотод альчилсан юм. Тус хотыг хизээ оршин суугчдтай болох нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. 11. Ашхабад. Ашхабад нь Туркменстан улсын нийслэл, муж улс, засаг захиргаа, улс төр, аж үйлдвэр, шинжлэх ухаан соёлын хамгийн том төв юм. Энэ хот нь 1881 онд байгуулагдсан ба 2013 оны 5 дугаар сарын 25-нд тус хот нь дэлхийн хамгийн цагаан гантиг хотоор 5 дахь удаага Гиннесийн амжилтын номонд бичигджээ. Өмнө нь мөн Гиннесийн номонд дэлхийн хамгийн өндөр тугны шон, хамгийн том усан оргилуурын цогцлбор, хамгийн том битүү Перс хүрд, оддын хамгийн том архитектурын дүрс болох 8 Pointed Star зэрэг Туркменстаны нийслэл хотын үзэсгэлэн газрууд багтсан байдаг. Туркменстан улсын статистикийн улсын хорооны албан ёсны мэдээллээр 2012 оны 1-р сарын 1-ний байдлаар Туркменстаны хүн амын 12.7% нь Ашхабад хотод амьдарч байжээ. 1995 оны хүн амын тоолгоор хотын хүн ам 604 мянган хүн байсан бол 2001 оны албан ёсны тоолгоор 712 мянган хүн байжээ. 2020 онд хотын хүн амын тоо 1 сая төрсөн ба 1 сая гэх тоо нь их мэт сонсогдож болох ч уг хот шиг том төлөвлөлт сайтай газар бол бага тоо юм. Орой байтугай өдрийн цагаар ч гудамж захууд нь ил хууль танд нэг л ганцаараа энэ хотод байгаа мэдрэмжийг төрүүлдэг юм. 10. Краков, Итали. Краков нь Итали улсын Базиликата мужид байрладаг. Метара мужийн засаг захиргааны төв тариалагддаг нэг жим. Уг хот нь нэлээд эртний хот ба 1060 оноос өмнө байсан гэж үздэг ба зарим түүхчид 800-аас ихтэй гэж үздэг байна. Эдгээр олон жилүүдэд дайн байлдааг, эзлэн түрэмгийлэл, газар хөдлөлт, байгалийн гамшигт болон тахал гэх мэт олон гамшиг тохиолдож байсан ч уг 400 м өндөр хадан хясааны ирмэг дээр байх хот тэсч үлдэж чаджээ. Яагаад хадан хясан дээр хот барих болсон шалтгаан нь дээрэмчдээс өөрсдийн хотоо панорамик үзэмжээр халахлан дээрэмчин тонолчдаас хамгаалах зорилготой байсан гин.
1991 онд Уг хотод газар хөдлөлтийн улмаар үүссэн хөрсний гулгалтаас болж хотын иргэд нүүхээс өөр аргагүйд хүрсэн байна. Олон жилийн олон гамшигаас тэсч үлдсэн хот ийхүү эзэнгүй хотын жагсаалтанд орох болжээ. Одоогийн байдлаар хүн ам нь 796 хүн амтай. Хүн амын нягтрал нь 10 хүн км², буюу хотын талбайн хэмжээ 76 км² талбайг эзэлдэг байна. Уг хотыг үзэхийг хүсвэл хотод Итали болон англи хэлээр тайлбар хийдэг хөтөчтэй аяллууд байдаг гэнэ. 9. Централия, Пенсильвания. 1854 онд Locust Mountain Coal and Iron Company-ийн геологч Александр Риа анх иж зураглалын ажил хийж албан ёсоор суурин газар гэсэн тодорхойлолтод оруулж байжээ. Тэр үед Уг хотыг Центравилл гэдэг байсан ба аль хэдийн ийм нэртэй хот бүртгүүлсэн байсан учраас 1865 онд Централия хэмээн өөрчилж албан ёсны хот хэмээх статусаа 1866 онд авсан байна. Гэвч Уг хотыг үүсгэн байгуулагч болох Риан захиалга даллахын хохирогч болсон билээ. 1860-аас 1870-ад онд Уг хотод Ирландын нууц нийгэмлэг болох Molly Maguires байрладаг байв. Уг хот нь нүүрсний урхад түшгэлсэн галт хэрэг, сургууль, сүм дэлгүүр гэх мэт дэд мөтөд үйлчилгээний төв сайтай хот байжээ. 1962 оны 5 дугаар сард хотын удирдлагууд цагийн ажилтан галс хөнөөгчдийг ажилд аван өмнө нь хийдэг байсан шигээр хогийн овоолгыг шатаалган дараа нь унтраалгасан байна. Гэвч бүрэн унтраагүй төмрийн улмаас ашиглахад эдийн засгийн ач холбогдолгүй бохирцсон нүүрс хэмээн орхисон хэсэг шатаж эхэлсэн ба эцэст нь төмөр урхан гүнээр мөн нүхээр дамжин Централийн орчмын орхигдсон нүүрсний урхаануудад тархжээ. Уг нүүрсний ордууд удаанаар өөгөн шатаж байсан ба цаг хугацаа өнгөрөхөд хүмүүс нүүрс төрөгчийн дутуу эслийн улмаас эрүүл мэнд муудаж байна гэж гомдлож эхэлсэн гэдэг. 1979 онд шатхуун түгэх станцын эзэн шатхууны төвшинг шалгахын тулд газрын доорх савны аль нэгэнд нь хэмжүүр хийх үед асуудлын жинхэнэ аюулыг мэдсэн ба нутгийн иргэдэд ч мэдээ хурдан тархжээ. Шатхуун маш халуун байсан ба хэмчэд 78 градус орчим байсан гэв. Улмаар уг шатхуун түгэх станцыг яаралтай хаасан ба 1981 онд 12 настай Тодд Домпски гэх хүү 1.2 м өргөн 45 м гүнтэй нүхэнд унж ахан түүнийг гарган авчрахад хүүгийн хөлд хүлэгдсэн байжээ. Энэ үйл явдлын дараагаас улсын хэмжээнд газар доорх төмрийг ноцтой хүлээж авах болцгоо. 1984 онд Конгресс хотын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг бэлтгэх зохион байгуулахад зориулж 42 сая гаруй доллар хуваарлжээ. Оршин суугчдын ихэнх нь энэ саналыг хүлээн авч хөрс зэрэгэлдээ орших Кермел уул Эйшланд суурилуу нүүсэн байна. Конгрессийн анхааруулгыг үл харгалзсан хэд хэдэн гэр бүл үлдэхээр шийджээ. 1992 онд Пенсильвани мужи барилга байгууламжийг ашиглахад тохиромжгүй гэж үзсэн хотын бүх хувийн өмчийг хүчээр авах зөвшөөрлийг дээд шүүхээс хүссэн байна. 2002 онд Америк нэгдсэн улсын шуудангийн алба тус хотын 17927 zip кодыг цуцласнаар суурин газар хэмээх статус байхгүй болжээ. Одоогоор тус хотод 10 хүн амьдардаг гэх мэдээлэл байдаг ба уг газар доорх төмрийг унтраах оролдлого одоо хүртэл амжилтгүй болсоор байна. Энэ хിവэрэ асаад байвал уг төмөр 250 жил үргэлжлэх боломжтой гэж үздэг. 8. Припят, Украин. Энэ хот нь Припят голын иргэдээр Чернобылийн атом цахилгаан станцаас 3 км зайд Украин Беларустэй хэлдэг хилээс холгүй оршдог. Тус суурин нь 1970 оны 2 дугаар сарын 4-нд байгуулагдсан ба 1979 онд хотын статустай болжээ. Хотыг үүсгэн байгуулах ерөнхий шалтгаан нь Европ дахь хамгийн том атомын цахилгаан станцуудын нэг болох Чернобыль хотыг байгуулж улмаар Припят атомын эрдэмтдийн хот гэх цолыг олгосон явдал байв. Припят нь зөвлөлт холбоотой улсын 9 дахь атомын хот болжээ. Нүүлгэн шилжүүлэхээс өмнө явуулсан сүүлчийн тооллогоор буюу 1985 оны 11 сарын тооллогоор хүн ам нь 27 үндэстний 49360 хүн байжээ. Тухайн үед хүн амын жилийн үсэг 1500 гаруй хүн байсан бөгөөд тэдгээрийн 800 орчим нь шин төрсөн хүүхэд, 500-аас 600 орчим хүн зөвлөлт холбоот улсын янз бүрийн бүс нутгаас байнгын оршин суухаар ирсэн байв. Тийм тооцоолсон хүн ам 75-аас 85 мянган хүн оршин суун гэж тооцоолж байжээ.
Засгийн газрын комиссарын шийдвэрээр Чернобылийн атомын цахилгаан станцын ослын улмаас Припят хотын хүн амыг нүүлгэн шилжүүлэв. 1986 оны 4-р сарын 27-ны өдрийн 13 цаг 10 минутанд буюу Ослоос 36 цагийн дараа нүүлгэн шилжүүлэх тухай мэдээг орон нутгийн радиогоор дамжуулжээ. Тухайн өдрийн 17 цагийн байдлаар хотын иргэдийг 1225 автобус, 250 ашааны машинаар гаргажээ. Нүүлгэн шилжүүлсний дараа станцаас 50 км-ийн зайд орших Славутич хэмээх шин дагуул хотыг Чернобылийн цахилгаан станцын засвар үйлчилгээний ажилтнуудыг байрлуулах зорилгоор барьсан байна. Одоо Припят Чернобылийн ослын бүсэд байгаа ба захиргааны хувьд хотын нутагт эвсгэр нь Иванковскийн дүүрэгт байсан ба 2020 оноос Киев-Мужийн Вишгородскийн дүүрэгт багтжээ. Ослын дараа хотын нутагт эвсгэрийг халдваргүйжүүлэх ажил хийгдэж цацрагийн нөлөө мэдэгдэхүйц буурсан байна. Одоо Припят аялал жуулчлалын тогтмол зохион байгуулдаг бөгөөд та хот руу хууль бусаар нэвтрэх хориотой ба зориулалтын цацрагаас хамгаалах хувцас болон аюулгүй хэрэгсэлтэй ордог гэнэ. Одоогийн байдлаар байнгын оршин суугч байхгүй. 7. Хашима арал. Японы Хашима арал нь Нагасаки хотоос баруун өмнө зүгт 15 км зайд орших ба зүүн хятадын тэнгис дэх номхон далайн арал юм. Арал нь хойноос урагшаа 480 м урт, баруунаас зүүн тийш 160 м өргөн. Арлын иргэн шугам нь ойролцоогоор 1.4 км урт юм. Арал нь 19-р зууны ихэнх үед нээгдсэн ба бүхэлдээ ногоон байгууламжаар бүрхэгдсэн байжээ. Нагасаки болон зэрэгэлдэх Такашима арлын загасчид төр зур хорогдох газар болгон ашигладаг байв. 1810 онд уг аралд нүүрс олсноор нүүрсийг гарааргаар багаар олборлдог байв. 1887 оноос олборлагчид суурьшиж эхэлсэн ба 1930-ад онд уурхай болон цэргийн үйлдвэрийн бааз болон ашиглагдаж эхлэв. Уг уурхай нь нүүрсийг далайн түвшнээс доош 600 м гүнээс олборлдог байв. 1943-аас 1945 онд Mitsubishi корпорацийн усан доорх нүүрсний уурхайд хятад солонгосчуудыг албатан ажиллуулж байсан. Тэдний олонх нь ажлын хүнд нөхцөлд нас барсан түүхтэй. Арал дээр нэг удаадаа 5000 орчим хүн байрлах боломжтой хот баригдсан ба хүний хэрэгцээний бүх үйл зүйлс байдаг байжээ. Арал түүхийнхээ хугацаанд хамгийн их хүн амтай байсан он нь 1959 он ба 6.3 га талбай бүхий арлын нутаг дэвсгэр дээр 5259 хүн амьдардаг байв. Тэгэхээр нягтрал нь 1 км² талбайд 83500 хүн байжээ. Уг уурхай нь 1974 онд хаагдсан ба үүнээс хамааралтайгаар эзэнгүй арал болон үлджээ. Мөн уг арал нь их газраас улам холдсоор байгаа билээ. Уг арлыг 2009 онд ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгүүлэх саналыг гаргасан ч Солонгосын эрх баригчдаас эсэргүүцсний үндсэн дээр хоошиж хожим 2015 онд бүртгэн авчээ. Одоогоор зөвхөн жуулчдыг орохыг зөвшөөрдөгч аюулгүй байдлыг өндрөөр ханган тус арал руу оруулдаг байна. Япон улс цаашид энэхүү арлыг арлан музей болгох төлөвлөгөөтэй гэнэ. 6. Ородүр-сюр-Глен, Франц. Францын төв хэсэгт орших Nouvelle Activité-ийн ойролцоо байрлах хаягдсан тосгон бол Ородүр-сюр-Глен юм. Нацистууд тосгоны 642 иргэний амийг хороосноор 1944 оны 6 дугаар сарын 10-нд энэхүү тосгон сүрсэн аж. Тосгоны бүх иргэдийн дундаас 30 хүн азар амьд гарч чаджээ. Тэдний 20 тосгоныг бүслэлтэнд өртгөөс өмнө зогтсон хүмүүс байдаг байна. Адольф Дикман удирдагчтай нацистууд тосгоны бүх эрчүүдийг амбарт цуглуулж байгаад буудаж эцэст нь шатаажээ. Хүүхэд болон эмэгтэйчүүдийг сүмд хорж шатаасан ба нийт 240 эмэгтэй, 205 хүүхэдийг амьдаар нь шатаасан байдаг. Шатаж буй барилгаас зугтах гэж оролцсон хүмүүсийг газар дээр нь буудаж байсан гэнэ. 1953 онд энэхүү хядлагад оролцсон 200 орчим цэргийн 65-ыг уг хэрэгт холбогдуулан шүүх хурал Бордо хотод болсон ба тэдний ердөө 20 гэмт буруудад тооцогдож ял авсан боловч Эльзас хотод болсон эсэргүүцлийн жагсаалын дараа тэднийг суллан Германд буцаан өгчээ. 1958 он гэхэд Францад олслогдсон бүх герман цэрэг суллагдсан байдаг. Аимшигтдайны дараа тухайн үеийн Францын ерөнхийлөгч Шарль де Голль 1999 онд энэхүү тосгоныг нас барагчдын дусгалыг хүндэтгсэн газар болгох ёстой гэж үзсэн бөгөөд хажууханд нь ижил нэртэй шинэ тосгоныг байгуулжээ. 5. Боди, Калифорни. 1859 онд Уильямс Боди гэх залуу Сьерра Невадагийн уулс дахь Моно нуураас 20 км-ийн зайд орших уг газар алтны томоохон орд илрүүлжээ.
Тэрээр уг ордоо шууд олборлож эхэлсэн бөгөөд тэр жилийнхээ өвөл нь хамгийн ойрын хотод очиж хоол хүнс материал нийлүүлэх гэж яваад цасан шуурганд төлдөж нас баржээ. Гисэн хэдийч Бодигийн гэр бүлийнх нь түүний нээн илрүүлсэн ордыг түшиглэн хот байгуулж Бодигийн нэрээр нэрлсэн байна. 1861 онд албан ёсоор уурхай болж алтны олборлолт эхэлсэн юм. Уурхайг хөгжүүлсэн стандарт компани нь 1876 онд өөр нэг баялаг алтны ордны илрүүлсний дараа Боди хот хурдцтай хөгжиж эхлэв. 1876 онд зөвхөн 30 байнгын оршин суугч байсан бол 1880 он гэхэд тэдний тоо 10,000-д хүсчээ. Энэ үед хот эд цэцэглэн хөгжиж өөрийн шоу цэнгэний гудамж болон томоохон сүм, Чайнатаун, 7 шар арганы үйлдвэр хэд хэдэн сонин хэвлэгдэж өөрийн төмөр замын буудал нэгдэж баригдаж байв. Үүний зэрэгцээ Боди хот нь зэрлэг баруун нэг гэмт хэрэг хууль бус байдлын төв болсон хот болж байв. Өдөр бүр хүн амны хэрэг, дээрэм гих мэт гэмт хэрэгүүд гардаг байна. Хэдэн жилийн дараа алтны үн дэлхийд огцом унснаас үүдэн алт олборлолтын орлого буурсантай холбоотойгоор оршин суугчид Бодиг орхиж эхлэв. 1900 он гэхэд өөрөөр хэлбэл 20 жилийн хугацаанд хотын хүн ам 10 дахин буурчээ. 1917 онд Бодиор чиглэсэн төмөр замын шугамыг татан болгосон. 1932 онд их хэмжээний галт төмрийн дараа бизнесийн төв бүхэлдээ шатсны дараа Бодигийн хувьд ерөнхийдөө ойлгомжтой болж эхлэв. 1877 оноос хойш ажиллаж байсан шуудангийн салбар 1942 онд хаагдсан. Гисэн хэдийч хотын ойролцох алтны ордууд 20 дугаар зууны 60-аад оны дунд үе хүртэл үргэлжлэн ажиллаж байсан ба тэнд ажилладаг хүмүүс хөрш зэргэлдэх хотуудаас Боди хотод ирж ажиллаж байв. Хуурай уур амьсгалтай учир одоо хүртэл сайн хадгалагдсан үлдсэн ба уг хотыг үзэхийн тулд $5 төлөхөд хангалттай гэнэ. 1900-аад оны үеийн хүмүүсийн амьдрал эдэлж хэрэгжилж байсан зүйлс нь бараг сайхан хүмүүс амьдардаг байсан мэт бүрэн бүтэн байх ба жуулчдыг ямар нэгэн зүйл уг хотоос авахыг хатуу хоригдсан байна. 4. Вортука. Орос Вортука хотыг бүгд найрамдах Коми улс гэх боловч Орос улсын харьяанд одоо хүртэл байсаар байгаа хот улс юм. Уг хотод жилийн 10 сарын турш цастай байдаг ба дэлхийн хамгийн хүйтэн газруудын нэг юм. Уг хотын дундуур урсдаг голыг Вортука гэдэг бөгөөд утгачлбал сэлэмнээс урсах гол гэсэн утгатай байна. 1930-ад онд геологч Георги Чернов нь алс хол орших Тук нүрсний ордыг судалж эхэлснээр Вортука хотын эхлэл тавигджээ. 1937 оноос Вортука голын эргээр уурхайн болон ажилчдын хотхны барилгын ажил эхэлсэн боловч 1932 онд албан ёсоор уг хот байгуулагдсан гэж үздэг. Гэхдээ 1943 онд хот хэмээх статустай болжээ. Хот гэх тодтголтой боловч үнэн хэрэгтээ энэ нь хөдөлмөрийн хорих лагер байсан ба тухайн түүх тийм чилбэг биш байдаг байна. 1970-ад онд уг хотод 100 гаруй мянган хүн амтай байсан ба 1991 онд социалист дэглэм нуруу унсантай холбоотойгоор том уурхайнууд албан ёсоор хаагдсан хүн ам эрс багасч одоо хүртэл багассаар байгаа юм. 2016 оны байдлаар хот 50,000 хүнтэй болсон ба уг хүмүүсийн ихэнхээр хөгшин настай хүмүүс учраас хот цааш хөгжин хүн ам өсөх боломж багатай хөгшин хот болжээ. Мөн уг хот нь маш хүйтэн ба уг хотод мөн ойр орчмын нутаг дэвсгэрч шинээр ирж суурших хүн байдаггүй юм. Мөн сонирхолтой түүх дурдвал Монголын төв архивын газар 1937 оны сүүлээр Оросын Вортука хотын хорих лагераас Монголын дотоодыг хамгаалах яамны Орос зөвлөхийн нэрээр ирүүлсэн нэгэн захидал хадгалагдсан байдаг ба уг захидалд та нар яхаараа нааш нэгэнт хэрэгцээгүй болсон хөгшин лам нарыг явуулна вэ? Тэд чинь эмхийн цаг агаарыг тэсвэрлэж чадахгүй байна. Манай туршилтанд 20-30 насны залуу товар хэрэгтэй. Даруй стандартад тохирох 7,000 товарыг явуул гэсэн хой төршийн шаардах бичгийн хариуд Оросоор баруун аймгаас авчирсан зохих насны идэр лам нарыг бэлэн болголоо. Унаа яаралтай шаардлагатай байна гэсэн цохолт бичээд мүүлүүл гаргагдах гарын үсэг зураг явуулсан бай. Тэгэхээр уг газар уурхайгаас өөр мөн туршилтын лабораторич байсан байх магадлалтай юм. 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Воркута дахь Влешна уурхайд метанхид дэлбэрч 36 хүн амин үрэгдсэн бөгөөд энэ нь Оросын түүхэн дэх уурхайн ослуудын дунд томдоо тооцогдох осол юм. Уг хот 2060 он гэхэд эзэмгүй болох магадлалтай гэж үздэг ба магадгүй тэрнээс ч өмнө эзэмгүй болох магадлал өндөр билээ. 3. KK Турк
18 дугаар зуунд Эстний Кармелисос хотын суурин дээр шинэ Ливисо хот баригдсан ба одоогийн Кайке хот юм. 1856 оны газар хөдлөлт 1885 оны галт төмрийн улмаас хөрс зэргэлдэх Питие хот сүрсэн нь уг хотын хүн ам болон эдийн засаг дэвтгцэн өрсөлдөнд түлхэс болсон юм. Хотын хүн ам голчлон грекчүүдээс бүрддэг байв. 1920-од онд Грек-Туркийн дайны дараа Грекийн хүн амыг албатан гаргах эсвэл Грек-Туркийн хооронд хүн амын солилцооны улмаас Кайке хот бараг эзэмгүй болсон юм. Мөн 1957 онд болсон газар хөдлөлтийн үр дүнд уг хотын барилгуудын нэлийн олныг сүрэлсэн ба одоогийн байдлаар албан ёсны бүртгэлтэй оршин суугч байдаггүй байна. Турк улсын зүгээс уг хотыг дэлхийн өвийн жагсаалтанд оруулахыг хүссэн ба одоогоор дэлхийн өвийн жагсаалтанд орох хүсэлтийг хүлээж аваагүй. 2. Таверга, Лив. Таверга гэх нэрийг бербер хэлнээс орчуулбал ногоон арал гэсэн утгатай. 19-р зуунд энэ хот нь Мисрата боомтоор дамжуулан Ром руу боолуудыг тээвэрлэх зорилттой пост байсан юм. Уг хот нь далдуу модоор алдартай ба далдуу мод нь хотын орлогын голын хүүсвэрийн нэг юм. Таверга нь Сирт ба Мисрата хоёрын хоорондох замд байрладаг. Мисратагийн дайны үеэр буюу 2011 оны 2 дугаар сарын 18-наас 5 дугаар сарын 15 хүртэл засгийн газрын цэргүүд хотыг бүслэх үед Таверга НАТОгийн пуужин минометын цогцолтод байнга өртөж байв. 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэл Сир Таверга хотыг Мисратагийн эсрэг ажиллагаа явуулахдаа бэхлээс болон ашиглажээ. Сирийн зэвсэгт босогчид хотын хүн амыг хүчээр хүн гаргаж байшинган дээр нь дэж шатаажээ. Оршин суугчид харгисэрцгийн аллаг, эрүү шүүлт хүчирхийлэлд өртсөн түүх байдаг. Хэдхэн хоногийн дотор 30 мянган хүн амтай хот бүхэлдээ эзгэрчээ. Олон оршин суугчийг босогчид хууль бусаар баривчилсан ба үлдсэн хэсэг хүмүүс нь хотыг орхин зугтцгаав. Зэвсэгт босогчдын үйлдэлд хүний эрхийн байгууллагууд шууд хариу үйлдэл үзүүлсэн ба хүний эрхийн ажиглагчид шинэ ливд танхаарагчдын оргинох газар байх ёсгүй бөгөөд оршин суугчидтай зүй бусаар харьцаж буцаж ирэхэд нь саад учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж мэдэгдэв. 2011 оны 11-р сард Нүбэс гаргасан тайланд Тавергад хүний эрх зөрчигдөж байгааг онцолсон ба тус тайланд тус хотын оршин суугчдыг хууль бусаар баривчилсан талаар мөн зарим хоригдлууд эрүүдний шүүж зүй бусаар харьцаж байсан гэх мэдээллийг дурдсан байдаг. Баримт бичигт Тавергачуудыг өшөмзөнгийн үүднээс хөнөөсөн эсвэл зэвсэгт этгээдүүд гэрээс болон шалгам нэвтрүүлэх цэг энэлгээс нь хулгайлсан бөгөөд зарим нь батлагдаагүй мэдээллээр хүчирхийлэлд өртөж шоронд цаазлагдсан байна. Нийгэмлэгийн гишүүд Ливийн янз бүрийн хотууд руу зөрүүлсэн ба гэвч хүний эрхийг хамгаалагчдын зүгээс хотын хүн амыг хамгаалах ямар ч арга хэмжээ аваагүй юм. Хотоос дөрвсөн хүмүүс одоо улс даяар тархсан байна. Ливийн төв хэсэгт орших хум мужид 15 мянган хүн амьдардаг ба зарим нь Сехбо, Бенгази руу нүүсэн бөгөөд 1000 гаруй нь Триполи дэх дөрвөстийн хооронд байгаа гэн. Тавергачууд эх орондоо дөрвөстийн байр суурьнд оров. Тавергагийн 1300 гаруй оршин суугч сураггүй алга болсон ба одоо зөвхөн 250 үндсэн оршин суугч байдаг байна. 1. Ордос, Хятад. Хятадууд эдийн засгаа хөгжүүлэх тал дээр нэлээд анхаарал хандуулж томоохон төслүүдийг хэрэгжүүлсээр байгаа билээ. Өвөр Монголд Ордос хот байдаг бөгөөд энэ хотод 1 сая хүн амьдрах боломжтой юм. Харин одоогоор Ордост 20 мянган хүн амьдарч байгаа бөгөөд барилга байгууламжийн 98% нь хоосон байгаа. Өвөр Монголын Ордос хотыг 2003 оноос эхлэн барьсан бөгөөд хүн амын 17% нь өвөр монголчууд байдаг байна. Хэдийгээр өвөр монголчууд цөөхөн амьдардагч Монгол хэв маягаар барихаар болжээ. Ингээд 2010 онд 355 км² газар нутагтай 1 сая хүн оршин суух боломжтой хотыг барьж дуусгасан байна. 2013 оны сүүлд гэхэд Ордос хотод 20 мянган гаруй хүн сууршиж байв. Хотын 2% нь хүнтэй болжээ. 2008-аас 2009 оны үед орон сууцны 1 м²-д 10-аас 11 мянган юанаар худалдах төлөвлөгөөтэй байсан ч одоо үнэ нь 2 дахин буурч 4-өөс 4.5 мянган юан болжээ. Ийхүү хямдруулсан шалтгаан нь $400-аас $500 сарын дундаж орлоготой иргэд худалдан авах боломжгүй байгаа. Барилга баригдаж дуусснаас хойш байгууллагуудын удирдлагууд хотын цэвэр байдал, гэрэлтүүдийн зэргийг хангахын тулд нэлээд хохирол авсаад байгаа гэн. Тэд сар бүр 10-аас 12 мянган долларыг энэ их үйл ажиллагаанд зарцуулдаг байна. Кангбаши дүүрэгт их хэмжээний нүүрсний нөөц болон бусад баялагууд байсан учраас Ордсыг энэ дүүрэгт барихаар болсон байна. Энэ хэсэгт их хэмжээний тэнгэр баганцсан барилга, улсын барилгууд, музей, театрууд баригдсаажээ. Дунд төвчний хүмүүс зориулсан дүүргийг хүртэл барьж босгосон байна. Хамгийн гол учир нь энэ хотод 1 сая орчим хүн амьдрах ёстой хэдий ч ердөө 20 мянган хүн байгаа нь хотыг хүнгүй хоосон болгоход нь л болж байна. Үүнээс болж сүнстэй хот гэх нэршил гарчээ.
Ордост 40-50 жилийн дараа л хүн ам тооцоолсон хэмжээндээ хүртлээр суурьсан байх магадaltaй юм. Та бүхэнд бичлэг таалагдсан бол лайк дарж subscribe хийхээ бити мартаарай. Мөн та бүхэнд өөр сүнстэй бичлэгддэг эзэггүй болсон хот суурин газрууд байвал бидэнтэй хуваалцаарай. Баярлалаа.